За өдөр нь энэ Contemplate сайт дээр төрөөчийн бичлэгийг чанар их муутуудад дахиж бичиж өгөөч гэсэн хүсэл ирсэн байна. За энэ дээр далимдуудад яаж татах, яаж ажиллах нуудын татаад хэлээд өгөх шинэ орсон хүмүүс үзээрэй. За энэ дээр Pause Pay гэдэг одоо энд нэг байгаа Pause Pay. Энэ бол ерөөсөө өдөрт нэг л удаа дарддаг. Цаг болгон биш өдөрт нэг л удаа. Тэгээ энэ Pause Pay дээр дарангуудаа ороод ингээд арна. Тэнгүүд энэ дээр captcha. За энэ captcha-г бичээд тэгээд submit. За энэ дээд тал дээр 30 coin нэ өдөрт нэг л удаа заримдаа их бага ирнэ, заримдаа 10 coin, заримдаа 17 coin. За баруун дээд талын энэ үнэтэй 21,162 coin гэвэл одоо цуглуулсан байна. Энэ нь яг өнөөдрийн ханшаар 5532. Тэгэхээр энэ юунасаа юу нь өөрчлөгдөж байгааг үл яг өнөөдрийн байдлаараа биткойн маань үнэтэй байгаа. Тийм ээ баг 40,000 хүртэл явж байгаа 38 сая юм. Тэгэхээр мэдээж хэрэг за хэдтэй юм хараад хэлээ тийм. Биткойн. За энэ 37,850 байж байна. За ийм тохиолдолд 21,162 бол 5,532 сатоштой тэнцэн гэсэн. Хэрвээ биткойн унаад байх юм бол сатошийн маань тоон нэмэгдээд биткойн өсөд байх юм бол сатошийн маань тоон багасаад ирнэ гэсэн. Coin сатош хоёрын хоорондын харьцаа нь биткойны ханшаас шалтгаалдаг. Тэрнээс биш алга болцсон юм биш шүү. Зарим хүмүүс тэгээд илээ Contemplate байсан миний сатошны тал нь энэ жоох алга болсон байлээ. Тэд алга болсон байлээ. Алга болоогүй зүгээр л юм харьцаа нь ингээд нөгөө биткойны ханшнаас өөрчлөгдөж байгаа гэсэн. За ингээд 12 цагийн дараа дараагийнх нь дарах юм тийм үү? Дараагийнх нь араа нотхон зэрэг энэ Earn Coins гэдэг хараад биш энэ дээл дээр. Энэ Earn Coins гэдэг арангууд энэ PTC ADS гэсэн нөгөө бидний зар дардаг, бидний сайн мэддэг. За энэний өмнө нэг юм танилцуулаад өгөх. Энэ Iridium promo code гэдээ байгаа. Энэ дээр заримдаа энэ заавалжгүй Twitter дээр юу нэрдэг юм. Twitter дээр тэр promo code нэрдэг уг нь. За ингээд Twitter дээр дараад үзье. Тэнгүүд энэ промо код тийм ээ. Гэхдээ энийгээд яг промо код нь орж ирснийхэн дараа хурдан л авахгүй бол айгүй хурдан нөгөө юу нь яг нөгөө бидний CoinPay дээр ажилдаг шиг хурдан энэ промо кодыг энэ дээр тавихгүй бол тэгээд хугацаанд дуусчих юм бол ингээд болтгүй юм хуйжирсан байна гэж гараад идэв. Тэгэхээр хамгийн гол нь энэ дээдл дээр харж байна яатсан. Тэгэхээр хамгийн гол нь хэрвээ Twitterтэй хүмүүс ч юм уу эсвэл жоох ажигч хүмүүс бол ерөөсөө нэг код оруулснаас хойш нэг 10 минут 11 минутын дараа шууд бичихгүй бол ингээд айгүй хурдан хэрэглэгч нар авчдаг гэсэн. Тэгэхээр уг нь бол 99 coin өгт юм ба. За энэ дараагийн нэг анхаарах. За дараагийнх нь болохгүй зэрэг энэ PTC ADS. За энийг дараад үзүүлээ. За энд бас нэг анхаарах юм байна. Энэ өдөртөө заримдаа өдөрт нэг 2 3 удаа орчих юм бол хаяа шинээр гарч ирээд идэв шүү. За энэ дээр дарлаа. Тэгэхээр энэ дээр хараа ингээд жоох айгу удаан яваад идэв. Тэгсэн дараа зүгээр энийг идэвхтэй байлгаад байх юм бол тэгвэл арай хурдан явна. Тэрээс бидний нөгөө CoinPay юу дээр дагдаг шиг урд талаа идэвхтэй байлгахад их удаан яваад ах шиг санагдав. Тэгээ нэг одоо ойролцоогоор өөр юм хийж байгаа тий өөр нөгөө CoinPay юмгээ дарж агаад тэгээд ADBTC-гээ дарж агаад тэгээд эргээд ороо. Тэгэхгүй болохтой зэрэг бас энийг тийм асуудалтай. За одоо ингээд эргээд оронгууд энэ зурган дээр дарна. Энэ эмний савны зурган дээр дарна. За ингээд болчихж байгаа. За хэрвээ заримдаа ингэдэж шүү нэг секундны дотор ингээд энэ аяг хурдан өөрчлөгдчих зураг нь. Тэгэхээр тэр амжиж тэрийг секундны дотор ингээд нөгөө өөрчлөгдөхийн жоохон хүлээж байгаа тийм үү? Эсвэл өөрчлөгдөхөөс нь өмнө дарахгүй бол заримдаа буруу зурган дээр дарагдчихдаг. Тийм болохоор энэ дээр нэг жоохон тийм анхааралтай хан шиг одоо ингээд айгу удаан явж байгаа. Одоо ингээд
Одоо хараад байгаа. Ингээд нэг хэдэн энэ 8 секунд гэж юм тийм үү 7 секунд. Тэгээд ийг дарж амжаагүй байтал чи өөрчлөгдчих. Өөр юм хийгээ явж идэлж. Тэгмүү чи хүн чинь нөгөө энэ хуудасаа нэнгүүтээ ууд ингээ харагдчихаад тэгээд энэ дээр янгууд одоо энэ үзгэн дээр дарахгүй л сандар дахиад өөр юм дээр дарчингууд энэ алдаатай. Тэгээд тэр зар маань тэр дороо эргэж гарч ирдэггүй. Нэг 2 3 цагийн дараа эргэж гарч ирдэг. Тийм болохоор бас нэг хайрын болчдөг. Энэ дээр нэг жоохон анхаараарай. За ингээд гих мэтчлэнгээр энийг ингээд дуустал нь дараа. За дуустал нь дараа цуглуулж явж байгаад хааш нь татах вэ гэвэл 2 аргаар татна. Энийг 30,000 coin болонгууд Doge coin болгож татаж авч болно. 50,000 болгонгууд сатошигоор татаж авч болно. За payments гэдэг зэрэг хааш нь татах вэ гэвэл euro. Doge coin бол мэдээж Doge coin-ы төрөвч рүү. За Faucet Pay руу би ерөөсө татаж үзээгүй шүү. Тийм болохоор худлаа яриад ахым ерөөсө байхгүй. Би дандаа биткойныг шууд төрөвчрөө татсан. 2 удаа euro татсан байна. Doge-гийн нүү надад тийм нэг бирж идэв. Тэрлүү татсан. За энэ дээрээс би харууллаа. Тий. Энэ дээр хараа video to your Bitcoin wallet гэдэг дээр өөрийнхөө нөгөө Teredemийн-ийн wallet-ийг бичээрэй. Doge wallet гэвэл Doge. Тэгэхээр энэ дээр аль би уншаад хараа. Энэ Faucet Pay-ийг нэмийг баха. Нэмийгүй. Энэ хардаа энэ дээр нь уншаарай. Direct wallet гэж байна. Тэр энэ direct. Ингээд ичгээрээ бид нэр эсвэл Coinbase эсвэл Teredem. Манайхаа ерөөсөө энийг дахин хэлж өгөөл хахад чи ерөөсөө юу яахгүй. Директл гэж байх юм бол бидний шууд төрөвч эсвэл Coinbase эсвэл хаашаага байх нь Teredem. За энэ settings гэдэг рүүгээ ороод тэн дээр өөрийнхөө хаягийг бичиж гэсэн. За энэ дээр хардаа direct 50,000 coin. Хэрвээ Doge бол 30,000 coin. Ингээл татна. Татхад ерөөсөн ямар ч асуудал байхгүй. Энэ ихэнхдээ Coinbase руу татвал зүгээр л юм байна. Зүгээр энэ ямар ч асуудал байхгүй. Хэдэн өдрийн дараа орж ирж исэн. Нэг заримдаа ажлын 2 өдөр, заримдаа ажлын 3 өдөр, заримдаа Doge бол их хурдан орж ирж исэн. За хэрвээ тэгээд 10-аас 14 өдөр орохгүй байвал юу ягаараа гэсэн. Support-оор нь бичээрэй гэсэн. За энэ дээр би бас нэг алдаа гаргасан шүү. Минийх бүрөөсөө ерөөс орж ирэхгүй. Нөгөө татангууд заавалчгүй мэйл хаяг руугаа орж confirm хийдэг бас адилхан. Тэгээд минийх бүр ордгүй pending гэдээ байгаад байдаг. Би бүр уучраа олохгүй байсан чинь энэ дээд талын нөгөө нэг бидний програм байгаа шүү дээ тий энэ Dashlane гэдэг бидний юугаа нууц зүгээ хадгалдаг програмтай хүмүүс байвал над шиг энэ нууц зүгээ хадгалдаг програмаа хаажгаад тэгээд татаараа. Тэгэхгүй болохоор нөгөө энийг би хаахгүйсэн чинь нөгөө идэвхжүүлдэг линк нь ерөөс ирэхгүй байгаа гэсэн байхгүй. Идэвхжүүлдэг линкээ тавих гэхээр тавих нөгөө цонх нь идэвхжихгүй байсан. Тийм болохоор нэг иймэрхүү юмнаас болж одоо жишээл дээгүүрээ блоклдог програм байх юм бол тэрийг хаагаад ч юм уу эсвэл энэ Dashlane-ийн програмыг хааж ээж тэр цонх нь идэвхждэг юм байлээ. Одоо жишээлбэл нөгөө линк ирнэ штэ мэйл рүү. Тэгээд линкэн дээр код ирнэ. Тэр кодыг энэ дээр авчиж тавьдаг байхгүй. Тэгэхээр тэр кодыг бичих гэсэн чинь тэр цонх нь ерөөсөө идэвхжихгүй. Би бүр үүлээ үзээд 2 3 7 хоног support руу бичээд нөгөөдөл нь бүр программист руугаа явуулаад ерөөсөө баг л нөгөө юу гэдэг лээ бүх хүнийг хөл дээр нь босгочоо сууж исэн чинь нэг өдөр гів гинтхэн энэ дээд талынхаа програмнуудыг хаажгаад бүгдийг хаажаад татаад үзсэн чинь тэрний гараад ирсэн. Тэгээ миний буруу болсон. Би тэгтээ уучлалгуугаад би энэ програм хаагаагүй байсан байна гэд. Тэгэхээр тиймэрхүү юмнуудыг өөрсдөө айгуул миний энэ програм саад болгоод байгаа гэж магадгүй гэсэн юмнуудыг унтраачж байгаа. Тэгээ би баг л худалчинд энэ Contify scam болох ингээд орилоод ирсэн чинь өөрийнхөө буруугаас ч юм өөрөө бүр сайн мэдэхгүй. Яг л бидний ажил чинь өдөр болгонд нэг юм шинээр сурж өдөр болгонд нэг шинээр ойлгож байдаг болохоор эднэрийг та нар сайн юу ягаараа анхаарч аваарай. За өөрөөр яаж энэ дээр ажиллах уу гэвэл энд нэг юу гэдэг юм аа тоглоом байдیں۔ Тэгээд би тэр тоглоомын нэг их актер тоглодгүй юм. Зүгээр яг та нар тэр энэ одоо ингэж нэг тоглодог юм байдیں۔ Би тэгээд би ерөөсөө би түрүү чи олон бичлэгэн дээр хэлжсэн. Би тоглоомонд аяйгүй муу ерөөсөө тоглож чаддаггүй. Тийм болохоор өөрөөсөө та нар энийг яг сонирхолтой хүмүүст үзээд алдаарай тий ярина.
тоглохоор яад юм бэ? Хэд орд юм бэ гэдэг. Энд янз бүрийн тоглоом байгаа. Puzzle, card тэгэл ийм. Тэгэхээр эднэрийг та нар чаддаг хүмүүс бол энэ дээрээс нь ингээд тоглоод ингээд ажиллаж үзээ. Тэгээ энэ дээр заавар маавар нь байдаг юм билээ дээ. Би ягаад чинь яг нөгөө юу гэвэл тоглоомд авиаск болохоор би хинрэх ордоггүй шүү дээ. За энэ дээр сервис байгаа. Сервисүүд зэрэг зарим нь Монголд ажиллахгүй. Энэ бас их төвхтөө. Зарим нь болохоор энэ одоо жишээл энэ Google Play дээр энэ Android-ын татах юм биш. Тэгэхээр хэдэн coin орж ирэх юм бэ? Ингээд өөрсдөө та нараа орчуулаад англи хэлтэй бодвол юу ягаараа судлаараа. За энэ сервиснүүд ихэнх нь Монголд ажиллахгүй. Ганц нэг тоглоом байдаг. Энэ дээр ажиллаж магадгүй үзээрэй. Жишээл энэ тоглоомыг тоглоход 765 coin өгөх юм биш үү тий? За эднэрийг та нар өөрсдөө судлаараа за юм. Зайлаа хараад тэгэхээр яах. Тэгээ гарч ирэхгүй л шүү дээ тийм. Энэ бас нөгөө зарим оронд болдог, зарим оронд болохгүй юм болов. За энийг өөрсдийн чинь та нарын мэдлэгэнд орхив. Миний яг энэ сайт дээр анхааруулж хэлэх хоёр нь нэгдүгээрт нь Pawset Pay-ийг аваад нөгөөх нь coin-ыг дараал ингээд яваад байна биз. Энэ сайт надад саад болох юм хаач. За би болохоор энийг дараал тэр нөгөө өдрийнхөө Pawset-ийг авчиж сууж идэв. Би чинь бол мэдээж хэрэг та нар мэдчихэж байна бас завгүй тэр болгоныг ингээд оролдолт ноцтоод байна гэж яахгүй. Харин зүгээр хийлмэл сайтай тоглоом энэ төр тоглож чаддаг хүмүүс бол ийм нэг юм уу хоёр сайтн дээр нэлээд нухаж сайн үзээрэй. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгах юм. Энийний доотлол дээр нь бүртгүүлэх линкийг тавьчлаа. Яагаад гэвэл түрүүчийн бичлэгэн дээр зарим нэг зураг нь сайн харагдахгүй байна гинэ юу гэнэ. Би өөрөө эргэж хараагүй байгаа. Тэгэхээр энэ дээр юу яах хүмүүс ажиллах хүмүүс ажиллаараа энэ хөөрхөн сайт чи бас аюул удаж байгаа. Тэгээд гэхдээ би нэг хурдан цуглана гэж одоо тэгтээ тэргөө биткойн үн өссөн байхад хурдан цугларна гэж байхгүй шүү дээ. Ерөнхийдөө биткойны бидний энэ ажилдаг сайтнууд чинь ер нь дандаа биткойны үн буухаар л аюул ашигтай. Тэгэхээр одоо тэгээ гүрийж байгаа л буухыг хүлээгээд байж л ах хэрэгтэй. Манайхан чи ингэж одоо биткойн үнэтэй үе дахиж орчоод айгу баг өгөөд байнгут нөө энэ өстө бүтэхгүй юм байна. Одоо ч хурдхан шиг өөр аргаар олъё гэд гүүгээд байгаа байхгүй. Тэгээд л баахан гүүж хэдэн сар ерөөсөө өөр ашиггүй явж чад эргэж гүүж орж ирээд байгаа. Үгүй яг биткойны үн өссөн үед тэргүй айгу баг өгдөг. Ерөөсөө сатуши бол айгу баг өгдөг. Энэ үеийн нэг жоохон өнгөрөөчөөд биткойны үн унангууд сатушийн цугларалт нь айгу их болцдог байхгүй. Тэр үед нь харин бүр айгу сайн суугаад уг нь жинхэнэ дөрмөн тийм шүү дээ. Биткойн унж байгаа үед худалдаж аваад эсвэл сатошо цуглуулчаа сууж явах хэрэгтэй байхгүй юу? Ажлаад яваал ерөөсөө ийшээ тийшээ өөр юм руу орж бүжгэнэхгүй гэд. Тэгэж явжаад биткойны үн өсөж яхад бид нэр одоо яг зарж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь манайхан ч юм бол үн нь бага байхад явж ягаад яг биткойны үн өссөнгүүд одоо орцгоё гэж гүйж орж ирээ да. Тэгэхээр энэн дээр жоохон өөрсдөө жоохон ухаантай хандаарай. За бүгдэнд нь амжилт. Баярлалаа. Нөгөө миний YouTube канал дээр subscribe хийгээрэй. Манайхан чи YouTube байжад монголоор орчуулчихсан юм байна шүү дээ. Тэгээ монголоор орчуулчихаар тэнтэн сайн монголоор юу гэдээ орчуулсан бэ? Захиалах. Ямар юу гэсэн бэ да? Нэг хүний компьютер дээр харж ирсэн. Subscribe-ыг монголоор сонио орчуулсан байл. Ер нь бол дагахыг нэг арай жоохон сонин орчуулсан байлээ. За тэгээ намайг дагаараа, лайк тавиарай. Миний зарим нэгэн бичлэгийг Facebook дээр шеэрлж өгөөрэй. Ягаад гэвэл тэр Coinbase-ийн бүртгүүлэх тухай энэ тэр хүмүүс мэддэггүй юм байна. Өөр группийн хүмүүс боломжоор хүмүүс тус олцоогоор нэг нэгэндээ. Тэгэхээр янз бүрийн группт исцэн өөр группийн хүмүүс болоод өөрийнхөө групп дээр Coinbase wallet-д яаж бүртгүүлэх вэ? Тэрээд эмэн дээр яаж ажиллах вэ гэсэн бичлэгнүүдийг шеэрлээд өгөөрэй. Тэгвэл хэдий ч нэ олон хүн зөв замаар эхэлж явна. Хэдий ч нэ биднэрт ашигтай. Тэгээд яг ийм мэдлэггүйгээсээ болоод хүмүүс одоо Coinbase-ийг буруу бүртгүүлсэн байна. Тэрээд дэмэн дээр их буруу бүртгүүлсэн байна. Тэгээд одоо нөгөө нэгэнтээ буруу бүртгүүлчихэд эргээ засна гэдэг чинь аюу хэцүү шүү дээ. Тийм болохоор анханасаа зөв бүртгүүлж явахгүй бол. За тэгээд тэр хэрэгтэй одоо яалж явахгүй хэрэгтэй сайтнуудыг өөрсдийнхөө групп дээр өөрсдийнхөө ажилуулдаг сайт юун дээр группнууд дээр сайн шеэрлээд өгөөрэй. Тэгвэл танаа группийн хүмүүст ч гэсэн их тусдаа тэд нар манд ихлэ зөв замаараа явбал та нарт ч гэсэн хэрэгтэй шүү дээ. Заавалжгүй
одоо миний групп дээр гэх юм байхгүй өөрсдийнхөө групп дээр харин тэр YouTube дээр миний бичлэгийг татаж авч болохгүй шүү. Тэгвэл та нарын YouTube channel чинь хаагдсан шүү. Тэрийг нэг нэгэндээ хэлээрээ. Ягаад гэвэл надад одоо 3 хүний аккаунтыг хаах сануулга ирчээ сууж байгаа. Тэгээ би бас нөгөөдөл чи хайрлаад ах юм мэдэхгүй дээ болоод татцсан болов гэж бодоод. Тэгээ хэрвээ би хаалгана гэл конопент дарчих юм бол тэр хүмүүсийн YouTube сувг нь хаагдчихжээ штэ. А би болохоор жоохон дотроо өрөвдөөд тэрийн сувгийг хаалгачихгүй юмсан гэж бодоод нөгөөдөл миний тэр бичлэгийг оруулсан бичлэгийг арилгахгүй байгаад байх юм. Тэгээд нэг нэгэндээ хэлээрээ тийм алдаа гаргасан бол айдлахаараа. За баярлалаа.